John Ronald Reuel-Tolkien зохиолыг бичсэн Sarah Stephen King-ийн зохиол хараас ч юу ч болж чаддаггүй. Тамд очиж өдгөрөө өдрийг гэсэн чичээд зөвхөн өдрийн хоёрын зөв зочисхийн сэрлээ. Ганагийн сүгт тавтай морил. Би их жаахан байсан үе. Ээж маань намайг өндөр настай хоёр хөгшин амьдардаг хөршинх рүү хэдэн ширхэг өндөг гуугаад ирээ гэж явуулсан юм. Манайх мөнгө төгрөггүй дэвш ээж зүгээр л дэлгүүр явхаасаа цааргалсан юм. Ер нь би хөршинх рүүгээ ээжийн иймэрхүү зараалалд гүйдэг байлаа. Хөрш өгсчүүл маань гуйсныг маань өгнө, ээж дараа нь дэлгүүрээс хүнсээ цуглуулчаад тэдний дөрөө төлчдөг байлаа. Ингээд би хөршинх рүүгээ гүйж очоод сурсан янзаараа хаалгын тогшив. Хаалганы хажуудах том цонхоор хөршөвгөн цаашаараа зогсож байгаа нь харагдана. Гэвч тэр хаалга тайлсангүй. Тэгэхээр энэ дахиад бүр хүчтэй тогшлоо. Бараг балбсан гэхэд буруудахгүй болов. Гэвч өвгөн цаашаа харж зогсчод бүр эргэж харсангүй шүү. Түүнийг тогшилтын минь сонсоогүй юм байх та гэж бодоод хаалганы барилд хурж эргүүлтэл онгойж байх юм. Танихгүй аль биш болохоор ээлдв юм бодсончгүй явж ороод 80 тонн хэмээн чангаар өвгөнийг дуудлаа. Том орондоо зүгээр зогсож байж хаалгааж тайлахгүй гэрт нь хүн орж ирчгээд өөрийн дуудаад байхад хариулахчгүй хачи юм да гэж би бодож байлаа. Тэгээд том оронд нь явж ороод хөршин өвгөнийг зогсоогүйг би ухаарсан юм. Тэр өөрийгөө дүүжилчихсэн байсан. Харин би түүнийг хаалга тайлахыг нь хүлээж 10-аад минут хаалгыг нь тогшсон болж таарч үлээ. Одоогоос 6 жилийн өмнө би аав ээжийнхээ дөнгөж худалдаж авсан Майсоны загварын орон сууцанд нүүж орсон юм. Майсоны загвар гэдэг нь баахан хауснуудыг зэрэгцүүлээд барьчихсан юм шиг байшинг хэлж байгаа юм. Эхний сар гарангийн турш бүх зүйл хэвэн л байлаа. Харин нэгэн орой би 2 настай өхнөө дээд давхрын өрөөнд нь унтуулчаад өөрөө багасаа гэрийн ажил хийсэн юм. Тэгээд хэсэг хугацаа өнгөрсөний дараа охиноо шалгахаар дээд давхрын өрөө рүү очлоо. Охин маань орондоо тайван унтаж байна. Ингээд бүх зүйл хэвэн байгааг харсан би өрөөнөөс гарах гэтэл гэнэт хөшиж орхисон. Яг л хэн нэг миний хажуугаар шурт хийгээд өнгөрөх шиг тийм мэдрэмж аваад. Бас лаванда цэцэг анхлах шиг болсон. Ээлдэв балаа юм төсөөлж өөрийгөө айлхаа болоо гэж өөрөө би хэлсээр доод давхар руу уруудаж 100 задгай дуусч дундардаггүй гэрээ ажилтайгаа дахин ноцолдов. Гэвч 5 минут ч өнгөрөөгүй байхад дээд давхраас охин маань хэн нэгэнтэй ярилцах чимээг олж сонсгон тэр. Би дээшээ гүйж гараад охиныхоо байгаа өрөөний гэрлийг асав. Охин минь цор ганцаар аль байж ах юм. Миний охин хинтээ ирээд байгаа юм бэ гэж асуусан шин хуруугаараа өрөөний нэг болон руу заагаад тэр эмэгтэйтэй гихэн тэр. Үүнээс хойш юм явдал хит хит удаа тохиолдсон. Бүр заримдаа би охиноо хүнтэй ярьж энийг чимээнэр сэрчгдэг байлаа. Зарим өглөө охиныхоо өрөөнд ороход нүүрэн дээр нь гялалцдаг саад түрхээстэй байдаг байж үлээ. Тэ иймэрхүү үл ойлгогдох явдал гарсаар байсан тэр үед нэг өдөр найз маань манад зочилсон юм. Хорвоо дэлхийн хов жив сонин хажныг ярилцсаар найз маань явхдаа надад хэдэн ширхэг тамхи өгч ширээн дээр тавьсан юм. Учир нь миний тамхи дуусчихсан байсан хэрэг л дээ. Тэгээд би найзыгаа гаргаж өгч машиндан суулган өдөж өглөө. Гэртээ буцаж ороод дээд давхар руу өксөхдөө ширээн дээр тамхи тавьяастай байхыг харцаараа бүртгээд өнгөрсөн. Гэвч дээшээ гарчаад буцаж зочны өрөөнд ортол тамхи байдгүй. Тэр үед би гэртээ ганцаараа байсан. Охин маань аав ээжинд маань харин нөхөр ажилдаа явчихсан үе шүү дээ. Бүр гайхаад ширээн дээрээс унтсан байж магадгүй гэж бодоод бүдэнгийнхаа доогуур хартал хевсний нэг болоо хуйларч гэж. Тэр хуйларсан буланг дэлгээд үзтэл харин тэнд өнөөх тамхинуудыг хэн нэгэн ням байлан нуусан юм шиг байж охин тэр. Гэрийн сүнс миний муу зуршилд дургу бололтой. Бас нэг удаа нөхөр бид хоёр охиноо унтуулчаад өөрсдийн өрөөнд орж муур маань бидний орны хөлдө цагааргалан хэвтэж байлаа. Гэтэл гинэт доод давхарт байдаг телефон утасны чимээ гархан тэр. Нөхөр энэ чимээнээр босож очоод шалгахтал утасны харилцуурыг яг л хэн нэгэн аваад тавьчихсан юм шиг байж байсан гэсэн. Бидний хэнэнч тэр өрөө утсаар яриаггүй. Бас ханан дөлгөөтэй телефон утасны харилцуур өөрөө тогтоогчноос салчихна гэж баймааргүй.
Дээд давхрын шатны ирмэг дээр зогсож байхад хэн нэгэн хажуугаар яаран зөрөг шиг мэдрэмж төрнө. Тэгээд нүдний болонд хүн зогсож байх шиг зэрвс харагдана. Тэр зүг рүү эргээд харахад юу ч байхгүй. Иймэрхүү зүйлс тэр байшинд амьдарсан эхний жилийн турш болсон ба сүүлдээ бид ч тоохоо байж бас үзэгдлүүд ч багасах шиг болж үлээ. Гэхдээ бүх зүйл үүгээр дуусаагүй. Зөвлөнөр хэлэхэд биднийг азгүйтэл хэтрүүлж хэлвэл муу ёр дагаж эхэлсэн. Би 7 удаа үрз улбсан. Бүр 5 сартай байхдаа хүртэл шүү дээ. Мөн хамгийн дотн байсан эмээ маань тэр үед бурхан болж үлээ. Ингэж олон удаа би сэтгэлээрээ шаналсны дараа бурханы авралаар би өнгөрсөн жил охиноо төрүүлсэн. Жирэмсэн байсан бүх хугацаанд маш их хайж бас би манж тааруухан байлаа. Жирэмсний сүүлийн 2 сарда би орноосоо өндийч чадахгүй хэвтрийн хүн болчихсон байсан. Нөхөр ажилдаа том охин хичээлдээ явчихсан. Би гэдэг хүн зуны тэр халуун өдрүүдийг орондоо л өнгөрүүлсэн. Охины өрөө яагаад ч юм дандаа сэрүүхэн байдаг болохоор нь охинтойгоо өрөөгөө сольчихсон гэж байгаа. Байшиндаа амьдраад 5 жил болсны хон шүү дээ. Тэгээд тэр өрөөнд хэвдэж байхад нүдний болонд гэрэл гэлбалзах шиг болж хаяа лаванда цэцгийн үнэр хан хийж бүр сүулдэ хэн нэгэн эмэгтэй хүний дуу хоолойг сонсдог болсон. Ягч бодтоор сонсогцсон гэхгүйч бүр түрх юм сонсох шиг болтгол тоо. Энэ бүхэн зүгээр л ядарснаас болж байгаа гэж өөрийгөө тайвшруулна. Энэ үедээ би 35-7 хоногтой байсан ба 7 хоногийн дараа би төрсөн юм. Бага охин маань тооцоолсноос 4-7 хоногийн өмнө төрсөн ч бугшгэл хүчтэй байж билээ. Төрснөөс хэдэн 7 хоногийн дараа би шүн дунд цочисхийн сэрлээ. Өрөөний болонд гэрэл гэлбалзан харагдана. Охиныхоо унтаж өг хүүхдийн орлуу харцаа шилжүүлээд юу олж харсан гэж санана. Маш өндөр сүйтгэнсэн зүйл унтаж охин руу минь өнгийгөөд байж явах юм. Гэхдээ би ямар ч аюул сэтгэл түгшилт мэдрээгүй. Охин руу минь тэр зүйл инээмсэглэж байх шиг санагдсан. Бас тэр зүйл юу байлаа ч гэсэн биднийг эрүүл хүүхэдтэй болсонд баярлаж байх шиг санагдсан гэж. Хэдэн хөршүүд маань гэртээ иймэрхүү хажуу үзэгдэлтэй учирдаг тухай би дам ярианаас нь мэддэг байв. Нэг хөрш маань шүн дунд аимшигтай хараас өдөрт хөөгдлөө гэсээр гудамжинд хашгиран гарч ирж үлээ. Бас нэг хөрш маань болохоор гэрт нь эд зүйл салга болчиход өөр газараас дараа ханалддаг унтлагын өрөөнийх нь ханыг хэн нэг нь балбах мэт чимээ дуулддаг гэсэн. Өөр нэг хөрш болохоор ширээн дээр байсан маасалны утга өөрөө нисч эсрэг талын ханыг зөхиод унасан гэж ярьдаг. Энэ үзэгдлийг түүний найзууд бас харсан гэдэг юм. Ингээд би эргэн тойронд минь болоод уу зүйлийн учрыг мэдэх гэж арга бодож эхэллээ. Өөрийгөө далдын юмс үзэгдлийг хардгаа гэдэг танил эмэгтэйтэйг холбоо барив. Миний нөхөр, найзууд, гэр бүлийнхэн тэр эмэгтэйг таньдаггүй ба түүнд гэрт минь болоод байгаа зүйлсийн тухай би юу ч хэлэлгүй гэртээ өрөв. Харин тэр манай босхоор давж орж ирмэгцэл лаванда цэцгийн унаар ханхалж байгаа тухай ярив. Тэгснэ манай байшинд дээр үед амьдарч байсан залуухан бүсгүйг мэдэрлээ гэхэн тэр. Бидний амьдардаг Майсонод байшин маань 1950-ад оны үед баригдсан байна лээ л дээ. Тэр залуухан хатагтай сүнс ямар нэгэн зүйлээс ч юм уу эсвэл хэн нэгнээс манай байшинд нуугдж тухай танил үзмэрч маань ярив. Энэ явдлаас хойш удалгүй манайх өөр байшин худалдаж яваад тэндээс нь үсэн. Гэхдээ бид хуучин байшиндаа байнга шахуу очсоор байсан. Учир нь тэр байшин эцэг эхийн минь өмж болохоор дараагийн уршин сугч түрээслэгэд бэлдэн жижиг сажиг засвар цэвэрлэгээ хийсэн юм. Саяхан нөхөр бит хоёр дээврийн хөндөрөөр орж цул сарын тэмдэглэл хуучин тоглоом хүүхдийн хувцснуудаа ялгаж цэвэрлсэн. Тэгж байхдаа нөхөр маань хуучин зургнууд олдог байгаа. Өмнө нь эдгээр зургнууд дээврийн хөндийд байсныг бид мэдээгүй байсан юм. Бүх зургны доор лавра хэмээх гарын үсэг зураастай байсан ч зурсан онсор байгаагүй. Ингээд л тэдгээр зургууд нууцаа хадгалсаар үлдсэн юм. Өмнө нь хэлсэнчлэн манай байшингийн сүнс бидэнд аюул занал хэлж байгаагүй. Харин ч биднийг засвар цэвэрлэгээ хийхээр буцаж очиод байшин маань дулаахан таатай мэдрэмж төрүүлдэг. Ингээд нэгэн орой нөхөр бит хоёр байшинд хажлаа дуусгачаад машиндаа сун хөдөллөө. Тэр агшинд би байшин руугаа эргэж харахад унтлагын өрөөний цонхоор ямар нэгэн зүйл бидний явахыг харж байхыг би олж үзсэн юм да. Ахлахынгийн зургч байхад маань болсон явдал юмдаг.
Тэр үед аав ээж хоёр өвөөгөөс минь үлдсэн нуурын хөвөнд байдаг хуучин байшинд хагас бүтэнсээ өдрүүдэд очиж засвар хийж байлаа. Ирэх зүүн хэдүүлээ нуурын эрэхт хамарна гэдэл аав ээж хоёр засвараа хийхээр яваадаг гүн. Тэд баасан гаригт ажиллаа тараад гэрээр орчход нуурын байшин руу явж бүтэнсэн өдрийн үд дундын үед ирдэг нь бүр уламжлал мэт болсон байж билээ. Манай хот их жижигхэн болохоор аав ээж хоёрыг амралтын өдрөөр эзгүй байдгийг бараг бүгдээрээ шахуу мэддэг байсан юм. Харин нэг удаа ээж ханаа түрчгээд амралтын өдрүүдээр гэртээ байхаар шийдлээ. Гэхдээ машина гаражтаа хийгээд төгчж гисэн болохоор манай гадуур өнгөрсөн хүмүүс аав ээж хоёрыг заншил ёсороо нуурын байшин руугаа явж дээ гэж бодохоор байв. Тэр баасан гаригийн үдэш бие том өрөөндөө зурагт үзэж угаад унтчихж. Байшингийн арын хашаа руу харсан цонхорвол гаднаас гэр доторхыг алган дээрээ тавьсан юм шиг харж болохоор байдаг юм. Бас дээрээс нь би зурагт үзээд сууж байсан болохоор гаднаас бол өдөр юм шиг өрөөнд дотор харагдахаар байсандаг. Ерөнхийдөө бол хэрвээ та манай хуучин байшин столкордож тагнахыг хүсвэл зүгээр л арын хашаанд нуугдаад том цонхор гэр доторхыг харж болно гэсэн үг. Унтаж байсан би гинэт сэрээд цонх руугаа хартал хэн нэгэн ир манай хашаан дотор бүр цонхны цаадах тавцсан дээр зогсчоод над руу харж байлаа. Тэгснээ тэр үл танихэр долоовор руугаа амандаа хүргэн чимээгүй гэж над руу төхөд гихэн тэр. Харин би бол ёстой юун ч биш уушгийнхаа хэмжээгээр хашгирч орилж гарлаа. Миний орилго чимээнээр аав дээ давхрын унталгын өрөөнөөс байдаг хурдаараа сандран бууж ирэв. Би ч гараараа цонх руу цаалаа. Аав цонхны цаана манай хашаанд зогсох үл танихрыг харсан. Тэгээд шуудхан л түн рүү чиглээд аавгүй ичгэв. Гэвч тэр үл таних хүн хөөлийн уландаа үстэй юм шиг хурдан гүүгээд алгуулж билээ. Тэр нэгэн үдэш намайг хараад цонхны цаан зогсож байсан хүнийг хэн байсныг нь яах гэж байсныг нь бид хизээж мэдээгүй юмдаг. Гэхдээ ямар нэгэн муу зүйл надад тохиолдлоо гэхэд аав ээж хоёр маань 2 хоногийн дараа нуурын байшингаас эргэж иртэл хинж юу ч мэдэхгүй байж байх байсныг л мэдэж байна. Хичээлийн эхний өдөр сурагч бүр сэтгэл зүй үтгэл бэлзэлтэй байдаг баг. Шинэ сургуульд шилжиж очсон эхний өдөр миний хувьд харин хар дарсан зүуд шиг өнгөрч үлээ. Намайг 14-төд манай гэр бүл өөр хот руу нүүж шинэ гэртээ болсон юм. Аав маань цалин ихтэй ажлын санал хүлээж аваад 7 хоногийн дараа манайх амьдарч байсан байшингаа зараад нүүж очиж буй хотдоо байр түрээслэн орж үлээ. Нүүдэл суудал шилжил төдөлгөөн 100 болсон болохоор надад шинэ сургууль амархан олдсон юмдаг. Хичээлийн эхний өдөр би сургууль руугаа ганцаараа явсан. Шинэ орчинд шинэ хүүхдүүдтэй танилцсан. Тэгээд бас найзтай болж чадах болов гэд хэрэндэл төгшүүртэй байсан. Сургууль дээр очиод хичээлийн хуваар авсан чинь эхний цаг математикийн хичээл болж таарсан ба 104 дугаарын ангид орох юм байна. Нөгөө анги хайж коридороор баах явсан боловч сургуулийн барилга ёстой төөрөдөг байшин л гэсэн үг. Ингэсээр хичээл эхлэх хонх дуугарч хүүхдүүд ангидээ ороод саяхан л зүрхийн эцэг байсан коридор хоосорчихв. Би анги хайж явсаар хуучин янзын модоо хаалганы өмнө тулж очсон. Тэр хаалгыг түлхсэн чинь чахарч хихарсаар нэгдлээ. Тоосон дарагдсан хуучин коридор намайг өгтөж авах нь тэр. Зүнх дэвтэр хадгалах шүүгэнүүдийн зарим нь хагас онгойчсон, агаараас нь дарагдсан, шатсан юмны үнэр ханхалж байлаа. Буцаж эргэх гэж байхдаа би хаалганууд дээр хадаатай ангийн дугааруудыг олж харсан юм. 100, 101, 102 гээд цааш үргэлжилжээ. Ингээд би коридороор үргэлжлүүлэн цааш явсаар хаалганы цонхоор зөрж өнгөрөх ангиудыг харвал бүгд хов хоосон байх юм. Эцэст нь нэг юм эрэл сурал болоод байсан 104 дугаар анги оллоо. Хаалганы цонхоор харвал анги дүүрэн багш нь самбар дээр юм бичиж байна. Хаалгыг нь ааж уухан онгойлгоод дотгош яваад орлоо. Хүүхдүүд надад анхаарал хандуулсангүй. Би хоцорсондоо хүлцэл өчгөд багш над руу эргэж харснаа самбар дээр үргэлжлүүлэн юмаа бичив. Ичиж сандарсандаа шас улаасаар хамгийн урт талын ширээнд очиод суучихлаа. Багш самбар дээр аль хэдийн өөрийнхөө нэрийг шохоогоор бичиж. Хатагтай Тейлор гэж багштай болж байгаа юм байна би.
бие барьсаар бусдын анхаарлыг татахгүй хичээж байлаа. Хичээлийн явцад би ширээр үгээ тонгойсоор математикийн бодлого бодсоор явж өгдөггүй цагийг арай ядан өнгөрөөсөн. Өчнөн олон цаг өнгөрсөн юм шиг санагдсан урт хичээлийн дараа завсарлах хонх дуугарав. Бусад сурагч нар босож чимээгүйхэн ангиас гарч одлоо. Цаг арсан чинь аль хэдийн өдрийн 3 цаг өнгөрч сургууль тархацаг болчихсон байх юм. Гэвч би ганцхан хичээлдэл суусан шүү дээ. Ангиас гараад коридороор явж гарахаалгыг хайж эхлэв. Тэгтэл гэнэт нэг хүн намайг нэрээр минь дуутахад би эргээ харлаа. Нэг багш хөмсөг зангидэн над руу алхан ирж байх юм. "Хөөе чи. Тийм чамайг дуутаад байна. Чи шилжиж ирсэн хүүхэд байхаа" гэж тэр багш хэлв. "Тийм ээ" гэж намайг хариулахад "Хаагаараа яваа дандаа залуу. Би чамайг өдөржин сургуулаар хайлаа. Яагаад хичээлдээ суугаагүй?" гэж их л ширүүн асуусан. "Би хичээлдээ суусан штэ" гэж тэр багшид хэлсэн чинь ямар ангид суусан бэ гэж байна. Хатагтай Тейлор хичээл суусан 104 дугаар ангид гэж өмнө хэлсэн чинь нөгөө багшийн нүдэн томорч ирээд их л ууртайгаар "Өөрийгөө хөгжилтэй залуу гэж боддог юм биздэй жаалаа" хэмээн бараг л хайшгирч "Тоглоом чин шоглоом болох үедээ. Одоо явж үз" гэж хэлв. Би гэрлүүгээ алхаж байхдаа ямар болохгүй юм илчгээд тэр багшийг тэгтэл нь уурлуулж оргисноо гайхсаар байсан юм. Тэгээд гэртээ орж ирмэгцээ компьютераас ааж интернетийн хайлтад сургуулийнхаа нэрийг хадагтай Тейлор гэж нэртэй хамт товшоод хайх товчийг дарлаа. Гарч ирсэн илэрц намайг бүр айлгаж орхисон. Бараг 10 жилийн өмнөх сонины цэхэм хувилбар өмнөх дэлгэцэн дээр минь дурайна. Тэр сонин дээр сургууль дээр гарсан аимшигт аллагын тухай бичжээ. Олон жилийн өмнөх тэр нэгэн өглөө буу барьсан солиотой этгээд сургуулийн хаалгаар орсон байна. Тэгээд буудаж харчилдэ. Тэр галзуу этгээд нэгэн ангийн үүдэнд зогсоод хаалгыг нэвт буудаж багшийг нь эхэлж хөнөөсөн гин. Тэгээд ангид орж сурагчдыг нэг нэгээр нь буудсаар эцэст нь шал нэлэнхүйдээ цусан далаа юм шиг болсон байж. Аимшигт аллага болсон ангийн зургийг сонинд нийтэлжээ. Би тэр зургийг хараад шууд л тэнсэн. 104 дугаар анги мөн байсан. Түрүүх миний хичээл үзэж байсан анги. Сонин дээр бас амиа алдагсдын зургийг хүртэл хэвлсэн байх бөгөөд тэднийг хараад би нэг ангид хичээл үзэж байсан хүүхдүүдийг бас хатагтай Тейлорын инээмсэглсэн царайг шууд л таньсан. Цээж нэг л хачин хөндөргөөд дотор муухарах янзтай. Гар минь салгалж биеэр минь цэглэн гүгшиг санагдсан. Тэр шүнжэнгөө би унтаж чадалгүй ийм юм байж болохгүй үстэй гэж өөртөө давтан хэлсээр өглөө болгож хүлээ. Сургуультай явхаас айдас төрн бүр нус нулимсандаа хутгалдан байж аав ээжтэй юу болсон тухай хэлсэн. Эхлээд тэд намайг шинэ орчинд шинэ сургууль дэрснийг эсэргүүцэж болохгүй юм зөхөж яриад байна гэж утсан бах л та. Дараа нь би бүтэн 7 хоногийн турш хичээлдээ явуулгүй гүлгэр царайлан өрөөнөөсөө хамраач цохуулгалгүй айдас давтан суусны дараа аав ээж хоёр маань намайг өөр сургуульд шилжүүлсэн. Өөр сургуульд шилжиж очоод хичээлдээ хамаг анхаарлаа хандуулж болж өнгөрсөн тэр хажин явдлыг мартахыг оролдсон. Барах л мартаж чадсан. Гэвч өнөөгөөх нь надад шуудан гар захиарсан. Буцах хаяггүй, маркгүй зүгээр л дугтунд хийсэн захидал. Манай шуудангийн хаяг дээр тэр захидал ургасан юм шиг гараад ирсэн гэж болно. Дугтуг задалж дотор нь байсан хэвлэмэл захидлыг уншаад гар минь салгалж эхлэв. Ангийн уулзалтанд дэрэг урилга байсан. Тэгээд захидлын доод буланд хатагтай Тейлорын гарын үсэг байхыг би олж харсан. Намайг бага байхад манай гудамжны үзүүрт бараг нурах шахсан балгас байж үлээ. Тэр балгасыг сүнстэй гэж ярьдаг болохоор манай хавийн хүүхдүүд тийшээ зүгэлгэн битээлээс салхинд огоронж гарахгүй байхыг хичээдэг байж үлээ. Балгас улсан тэрхүү 2 давхар байшингийн цутгамал хананд хагарч цуураад бутарсан байдаг. Цонхнууд нь мэдээж аль хэдийн хагарчсан шилэн байшингийн дотор шалан дээр хөглөрнө. Нэг орой хинэн зөрөгтэйг үзэх гэж сайн найзтайгаа хамт тэр дотор жихүүцэн хуучин балгас руу орохоор шийдсэн юм. Би дарын цонхоор навирч орлоо. Байшин дотор тэр чигээрээ хаашаа шөглөрцөн заваан байсан бөгөөд модон шалан дээр нь хідэн давхар чимбтээ шавар овоорчихсан байлаа.
Дотогшоо орох гэж зүтгэхдээ найз бид хоёр хамаг хувцас халтар дуулчихсан. Тэгээд балгас доторхыг судалж байгаад бид хоёр таацны доохон талд ханан дээр би үхсэн гих бичиг байхыг олж харцгаасан юм. Хэдэн дүрсгүйчүүл жаахан хүүхдүүдийг айлах гэж бийсэн байхаа гэж намайг хэлэхэд тийм ээ магадгүй юм гэж найз маань ээрж гацсан байж хариуллаа. Ингээд бид хоёр цааш явсаар хизээ нэгэн цагт галтгооны хэсэг байсан болов уу гэмээр өрөөнд оров. Тэнд ханан дээр нь бас нэгэн бичиг байхыг олж анзаарсан юм. Тэр бичиг нь би дээд давхрын өрөөнд угаа гэсэн байв. Хяхран дуугарах шатаар бид хоёр дээд давхар руу өгсөв. Би урд нь явж найз маань намайг дагаад ард явж байсан юм. Би өрөөсөө айгаагүй. Гэвч найз маань жаахан ширгэнэ тэгэлдэг юм байх шүү. Дээд давхарт хараад бид урд коридорыг дагаж зүүн тишээ эргэсэн. Коридорын төгсгөлд цаана нь өрөө баган тодорхой хаалттай алга байх бөгөөд ханан дээр нь бас нэг бичиг байх нь тэр. Намайг эндээс олоорой гэж. Найз маань айсанда бүр чичрээд хэллээ. Би ч бас ялгүй самгардаж байсан ч үүнийг нууж чадсан л та. Найз одоо хоёулаа буцъя гэж шалж гарсан боловч би айх юм юуж байхгүй гэж түүнд амласан. Тэгээд хаалганы бариулыг доош нь дарахад хаалга чахран онгойв. Өрөө хов хоосон байлаа. Өрөөний хоёр талд хаалганууд байх бөгөөд ханан дээр нь бас л бичиг байх юм. Тэр бичгэн дээр миний толгой зүүн талд харин биеийн минь баруун талд байгаа гэсэн байв. Найз маань энэ бичгийг хармагцаа арай гэж барьж байсан айдас сандралдаа дийлтгэн тэр. Тэгээл хашгираад гүйчихв. Би гараас нь барьж амжсан боловч тэр угц татаад харанхуй коридороор пэр паргүйсээр харагдхаа боллоо. Би байрандаа зогссоор үлдэв. Айцаа нэг мөсөн дийлэхэр шийдсэн минь тэр. Зоргоо хөвчилж угаад баруун талд байх хаалгыг онгоолгоод явж орлоо. Өрөөний цаад хананд жижигхэн бичгээр миний бие газар доор байгаа гэж бичсэн байв. Тэгэхэр нь доош шал руу хараад өөрийгөө бас нэгэн бичээсэн дээр зогсож байгаа ойлгосон юм. Тэнд миний толгой чам руу өнхөрч явна. Эргээд хар гэж бичсэн байлаа. Энэ үед орж ирсэн хаалганы тэнд шал чахрах чимээ гарахад би эргэж харсан. Хаалганы цаана ямар нэгэн зүйл өнхрөн над руу зүглэж байх нь тэр. Тэгснээ тэр зүйлийн өнхрөх хурд огтсон болж хаалгаар орж ирээд эсрэг талын хананд тулан зогссон. Хаалгаар орж ирсэн тэр зүйл. Дөнгөж саяхан хамт байсан найзын минь толгой байх нь тэр. Үхээд хөшчихсөн харцсан намайг ширтэх шиг санагдсан. Нөгөө хөвчлөөд байсан зориг минь хаашаа ч алга болж оронд нь айдас намайг эзэгнэж би хоолой мэдэн чаралсаар ойрхон байсан цонхоор үсэрчихсэн юм. Газар эвгүй унс уучраас гараа хугалчихсан. Аимшигтай өвдөлт мэдэрсээр гэрэл үгээ аав ээжигээ дуудаад би уйлаад гүйчихсэн. Цагдаа нар тэр хуучин балгасыг шалгаж үзсэн л дээ. Гэвч юу ч болоогүй. Бүр айлч ханан дээр нь бичээс байгаагүй гэсэн. Найзын маань эцэг ихийн шаардсны дагуу цагдаа нар балгас улсан байшингийн өнцөг болон бүрийг санаж нэгдсэн хэдий ч найзын минь улам руу олтоогүй юм. Хэдэн жилийн дараа тэр балгасыг буулгаж байсан нураалтай ажилчид хуучин модон шалны доороос толгойгүй хүүхдийн цогцос олсон юм. Юуны өмнө оршил маягийн нэг зүйлийг хэлэх нь зөв байх. Эхнэр маань багада аав ээж ах дүүсийнхээ хамт эмээгийнхээ байшинд амьдардаг байсан юм билээ. Гэвч тэр байшинд нь өвөө нь алуулчихсан гэдэг юм. Энэ аимшигт хэрэг 2 давхрын унтлагын өрөөнд болсон юм байж. Тэр явдлаас хойш 20 гаруй жилийн турш өнөө өрөөг агуулах маягаар ашигласан байгаа юм. Хатмууд маань байшингаа зарах гэж өчнөө үдсэн боловч жижиг хот учраас хүн болгоно л тэнд юу болж өнгөрснийг мэддэг болохоор зарагдаагүй юм гэсэн. Тэгээд л тэр аимшигтай гунигтай дурсамж ахуулсан байшинда хадмынхан аж төрс өрөвга. Эхнэр бид хоёр сүү тавьсны дараахан өвөөгийнх нь хэрэг задарч шинэ баримт нотолгоо энтер олдоод шүүх хурал болсон юм. Би эхнэрээ хадмуудыгаа сэтгэл санаагаар дэмжихээр тэдэнтэй цуг шүүх хуралд оролцсон бөгөөд нотлох баримт олгож авсан хэргийн газрын зургуудыг нүдээр үзэж үлээ. Ёстой хэрэг гэмээр. Хэргийн нэрийн ширийн хэн холбогдолтой байсан тухай шүүх ямар дүгнэлт гаргасныг энд ярихгүй байсан зүйтэй болов уу? Яагаад гэхээр түрүүн хэлсэнчлэн жижиг хот учраас хүн болгон тэнд юу болж өнгөрснийг мэддэг. Тийм болохоор хадмын талынхан болон өөрийнхөө гэр бүлийн амгалан тайван байдал хувийн нууцыг хадгалж үлдсэн зөв гэж шийдлээ. Эхнэр бид хоёр хормоо хийснээс нэлээд олон жил өнгөрч байсан үе.
Ямар жил байсан манайх 2 хүүхэдтэй болсон байсан ба тэр үед том маань 6 настай байсан юм. Олон жилийн өмнөх аимшигт явдлын тухай хадмууд маань дурсахыг хүсдэггүй учраас хүүхдүүд маань тийм зүйл болсныг одоо хүртэл мэддэггүй. Нэгэн зул сарын амралтаар манай гэр бүл хадмуудын дац очиллоо. Ганц манай айхч гэлтгүү эхнэрийн манай ах トゥ нар хүүхдүүдэд дагуулan ирж яваа гин. Тэгсэн чинь зун хадам аав нөгөө аллах улс өрөөнд засвар хийгээд ач зээнараа ирэхээр тоглодог хондог өрөө болгосон байв. Бүр зориулж тэр өрөөнд 60 инчийн зурагт хүүхдийн бүйдэн сандал авч тавьжээ. Эхнэр бит хоёрт энэ таалагдаагүй ч хадам аавын хичээл зүтгэлийг нь бодоод бас хориотой сэдвийг хөндөхийн хүсээг учраас чимээгүй л байлаа. Манай хадамын да хамгийн түрүүнд ирсэн юм. 6 настай хүн маань тэр өрөөнд ганцаар ороод тоглож эхлэв. Манай хүү ер нь нэг газараа тогтож өгдөггүй энд тэнд гүйж байдаг өрөмний өт шиг хүүхдэлтэй. Гэвч тэр өрөөнд ороод таг болчихлоо шүү. Хадмуудтайгаа юм ярьж хэдэн хондог вино уусны дараа би хүүгээ шалгахаар нөгөө өрөөнд орлоо. Хүү өрөөнд зурагтнаас нүдээ салгалгүй томоо тойгих чинь сууж байх юм. Би хүүгээсээ бүх юм зүгээр үү гэж асуухад тийм ээ гэхээс өөр хариу хэлсэнгүй. Тэгэхээр нь за гэчихэд өрөөнөөс гарах гэтэл хүү маань "Аава би энэ өрөөнд унтах юм уу?" гэж асуулаа. "Яасан бэ миний хүү?" гэсэн чинь "Би энд унтмааргүй энэ өрөөнд надаас өөр хүн байна" гэж хэлхэн тэр. Миний нурууны шарвс босгошгөл болсон. Ээлдэв янзын муу бодлоо зэгцлээд би хөвгөлтэй дүрвэсгэн хүүдээ. "Тийм ээ миний хүү, би бас чамтай хамт энэ өрөөнд байна штэ" гэж хэлтэл хүн маань "Гүй, та бит хоёроос өөр нэг хүн" гэж хариулсан. Би шалгахын шиг л "Ямар хүн юм бэ? Том хүн үү, хүүхэд үү, муухайштай байна уу, эсвэл ээлдэг байна уу?" гэдэл хүүгээсээ нэг дур баахан юм асуугаадах. Том хүн гэж хүү хэлэхэд нь би тэр хүн чинь одоо юу хийж байна гэв. "Тэр хүн таныг ажиглаж байна." Би барьцаалдахгүй гэж юм. "Өвөө эмээгийнхээ гэр зөндөөл ирж ус ирнэ, өмнө нь чи юм ярьж байгаагүй дээ" гэж хэлв. Хүү маань "Тэр хүн энэ өрөөнөөс гардгүй, харин би энэ өрөөнд өмнө нь орж ирж байгаагүй штэ" гэх тэр. Яриад байгаа тэр хүн чи яг одоо хаана байна гэж лавлсан чинь хүү маань зурагтнаас харцаа салгалгүй өрөөний цаад болон руу ээжийнхээ өвөөгийн алуулсан хэсэг рүү заагаад "Тэнд зогсож чинь тэгтээ нэг хөдөлдгөө мө" гэж хариулсан. За миний хоёул эндээс гарыг гэд би хүүгээ дагуулan тэр өрөөнөөс гарч одлоо. Маргааш нь эхнэрийн ах トゥ нар хүүхдүүдэд дагуулan ирж жаалууд тэр өрөөнд хонож тоглож зурагт үзсэн ч хүү маань тийшээ дахиж оролгүй байсаар бид харьцаасан юм. Илүү олон сонирхолтой хууч яриа болон бусад контентуудыг үзхийг хүсвэл Ганагийн сүгийг subscribe хийж хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлснээр бичлэг орох бүрд танд цаг алдалгүй notification-ээр мэдэгдэл очих болно. Баярлалаа. Манайх Солонгосын Дэгу хотод Мэрэнай гэдэг уран сууцны хотхонд нүүж орсон юм. Их хуучин байр байсан ч зай том цэлгэр болохоор аав ээж хоёрт таалагдсан эргэлдээ. Тэр үед би 16 тал байсан болов. Нүүж орсны дараахан нэг орой аав зочны өрөөндөө караконы машинаасаа дуулж эхэлдэг юм байна. Чимээг нь багсах гээд хаалгаа төгжүүлгүй хаагаад унтахаар хэвтлээ. Аав каракодод басан болохоор унтах гэж хэсэг юм болж угаад эцэст нь зөв хүндэрч унтаад өг. Миний өрөөний хаалга удаан онгойлгуул чахарч дуурдаг. Гэхдээ дөрвөн шиг онгойлгохор чимээ харддаггүй байсан юм. Шүн дундын үед би хаалга чихрах дуунаар сэрлээ. Тэгээд хаалга руугаа харсан чинь үл хэлэг нээгдчихсэн байв. Нээх юм бодсон ч үгүй нойроо харамлаад буцаж унтахаар нүдэ ансан чинь дахиад л хаалга чихарч эхэлдэг байгаа. Дүүгэл намайг айлах гээд сэглэг гүтэж байна гэж бодоод "Хөөшгөө унтж байхад яах гэдэг юм бэ, явж унтаач" гээд бараг л ориллоо. Чивчмээгүй болчихов. Дүү маань хүн зожих гэж байгаа дандаа л өөрөө зочиод орилоод гүйчихдэг болохоор хариу чимээ гарсан үед би тавгүйцэж эхлэв. Бага зэрэг айх маягтай болсон ч босож хаалгаа хаана гэхээс хамаг залхуу үрээд байсан юм. Буцаж унтах гээд нүдэ ансан чинь хаалга дахиад чихардаг ба штт. Энэ удаад хаалга хүний толгой багтах зайтай нээгдэжээ. Яалтчгүй дотор зарс хийгээд хаалгаа очиж хааж түгжчихэд гэрэл ясаасан. Хулаач орж ирсэн байх нэ гэж би бодоод гар утсаараа гэрийн сөрөө утас руугаа залгасан. Ээжийг утас авахаар нь гэртхэн нэг нь ороод ирчихсэн юм шиг байна гэж хэлв.
даан чийж утасны цаанаас миний ярихыг сонсохгүй байсан бололтой салгачихав. Нэмж хэлэхэд гар утснаасаа гэрлүүгээ дандаа залгадаг болохоор ямар ч асуудалгүй байдгийг нь би мэдэж байв. Тэгээд би тэр шөнөнгөө сэрүүн хонож хулгайж чимээ гаргахыг хүлээсэн ч юу ч олж сонсоогүй. Өглөө болонгууд би гэр доторхоо шалгасан чинь бүх зүйл байдаг байрандаа байсан, юу ч алгуулаагүй байлаа. Жаахан эвгүй санагдсан ч гэлээ нэг хэн бодлого мартцсан. Би жоохон хайнгат өгөх үү. Энэ явдлаас сар гарангийн дараа аав Америк руу томилолтоор явж ээж ах баг дүү бид дөрөв гэртээ үлдлээ. Манай байр ариун цэврийн 2 өрөөтэй. Ах дүү бид 3 ордог ариун цэврийн өрөөнд ван байдаггүй байсан юм. Би унтахын өмнө шүршүрт орчхоод өглөө босоод үсээ угаадаг. Тийм болохоор өглөө эрт босч байж үсээ угаах хэрэгтэй байдаг байв. Цааш ярихын тулд байрныхаа зохион байгуулалтыг та нарт хэлж өгье гэж шийдлээ. Аав ээж хоёрын унтлагын өрөө болон компьютерийн өрөөний хооронд ванта угаалгын өрөө байдаг юм. Компьютерийн өрөө цаад мухарт байдаг. Ванта угаалгын өрөө хагас тунгалаг гулсдаг хаалгатай. Угаалгын өрөөнөөс гаднахыг харж болно, харин гаднаас угаалгын өрөөнд доторх юу ч харагдахгүй. Би үсээ угаахдаа толоогоо тонгоолгоод угаадаг ба энэ байрлалаас би хаалгыг харах боломжтой байдаг байлаа. Тэгээд үсээ угааж исэн чинь урт хар юудэнтэй цамцтай өндөр хүн компьютерийн өрөөрөө ааж уухан явах нь харагдсан. Манай ах тийм өндөр биш болохоор би бүр гайхчихв. Компьютерийн өрөө мухарт байдаг болохоор тэр хүнийг буцаж явахыг нь хүлээв. Хаалганаас нүдээж салгалгүй харсаар байлаа. Тэгээд үсээ угааж арчичгаад компьютерийн өрөө рүү очтол тэнд хинж байгаагүй. Ээж надаас намхан болохоор биш гэдэг нь угаасаа тодорхой. Тэгээд ч би ээжийг очиж цэрээсэн болохоор биш нь бараггүй. Дүү болохоор ээжээс ч намхан. Бас нөгөө угаалгын өрөөнд шүршүрт орж исэн. Тэгээд би ахыгаа очиж цэрээгээд гэр дотураа баахан харсан зүйлээ хайсан боловч ханаас ч олоогүй. Үүнээс хэд хоногийн дараа бас нэг юм болсон. Унтахынхаа өмнө шүршүрт орох гэсний амар ядраад байсан болохоор өглөө босоод нэг мөс ороод үсээж угаачихъя гэж шийдсэн юм. Тэгээд өглөө 5:30 үед бослоо. Шүршүрт орж байхдаа би нэг эрэгтэй хүн хашгирах чимээгээ олж сонссон. Кинонд хүмүүс цөхүүлээд уунахтаа гаргадаг аваа шиг нэг тийм зөвөрлсөн хашгиралт. Тэр чимээ намайг шүршүрт орж дуустал сонсогдсон. Шүршүрээс гараад нөгөө угаалгын өрөөнд нүрэ гууж исэн ээж рүү очиод хэн нэгний хашгирахыг сонссон эсхийг лавлсан чинь над руу гайхчарснаа явж цайгаа үгсэн дээ. Бас би хуцгийг нь хизээж сонсож байгаагүй 2 жижиг нохотой байлаа. Нэгийг нь 7 жил, нөгөөг нь 2 жил гарan дижээж угааж хоёулаа яагаад ч юм хуцдаггүй. Хоол өгөхөд л сүүлээ шаргуунуулаад ганцныг гаслах чаydана. Тэр нэг өдөр би гэртээ ганцаар ашгүй байсан гэхт болно. Аав үг нь гэртээ байсан ч гэлээ компьютерийн өрөөнд ажиллая гэд таг бүгчгсэн байлаа. Би том өрөөндөө нөгөө хуцдаггүй 2 нохотойгоо зурагт үзэж байсан юм. Чив чимээгүй байлаа. Гэвгэн нэтхүү өнөөмө 2 нохоо маань зэрэг ухас хийж босоод хаал руу очсон хуцдаг вэ шүү. Хаал руу хуцсангаа буцаж эргэж над руу ирж тойрч гүйчгээд буцаж хаал руу очиод хуцаад л байлаа. Энэ чимээнээр аав өрөөнөөсөө гарч ирээд юу болоод байгааг асуув. Би ингэсэн чинь инглээ тэглээгээд хэлсэн. Аав хаалгыг онгойлгож үзсэн ч дотор нь юу ч байгаагүй. Тэгээд би нохтоо өрөөнд нь оруулсан. Бүр дараа нь өхөндүүдээ өөрийнхөө харсан, сонссон юмнуудыг ярьсан чи дүүч гисэн тэр зүйлийг харж байсан гэхин тэр. Харанхуугаас айдаг болохоор дүү маань өрөөнийхөө хаалганд завсар гаргаж унтдаг бөгөөд хаалганыхын цагуур ямар нэгэн зүйл сүртэс хийгээд өнгөрдөг гэсэн. Бас нэг удаа би такси бариад Миранай хороолол явъя гэсэн чинь жолооч нөгөө нэг нөхөр гэртээ амиа оруулчихдаг орууллаа. Дээгүү даяар алдартай да гэсэн шүү. Тэр байр нь манай байр байх вэ гэж айсандаа би жолоочоос дэлгэрүүлж асууж чадаагүй буусан. Ингэсээр эцэст нь манай 2 жилийн дараа өөр хороолол руу нүүсэн юмдаг. Аав ээж хоёр гэв гинэтхэн л нүүх шийдвэр гаргаад бидэнд уучраач хэлэлгүй маш хурдан нүүжвлээ. Нэг удаа би гэртээ ганцаараа 7 хоног болсон юм. 15 тал байсан баг. Ах эгч нар маань бүгдээрээ тусдаа гарчихсан. Аав ээж хоёр болохоор нэг тийшээ явцсан байсан юм. Ганцаараа байх надад яах хэцүү байсан л да. Ягаад гэхээр ямар нэг аюул намайг санал хийлээд байх шиг санагдсан болохоор тэр. Гэхдээ азаараа 7 хоногийн турш юу ч тохиолдсонгүй. Аав ээж хоёрын ирэх өдөр ч болов. Уцаар ирсэн чинь 2 цаг орчим машинаараа давхиад ирнэ гэж байна. Нар гийсэн үд байлаа.
Би арын хашаандаа нохотойгоо хамт байж байв. Ганцаараа байх хугацаанд минь ямар нэгэн зүйл тохиолдоогүй. Тэгээд аав ээж хоёр ирж яваа болохоор сэтгэл санаа сайхан байв. Гэтэл генет төрсөн тэр нэгэн мэдрэмж гэмээр юм уу, зүнж гэмээр юм уу зүйлээс болж би аав ээж хоёроо эртэл бүтэн 2 цаг гэртээ оролгүй байшингийнхаа гадаа суусан юмдаг. Нөхцөл байдал нэг л биш байгааг сануулсан мэдрэмж төрөөд байдаг та. Яг л тийм мэдрэмж. Тэгэхэд би байшингийнхаа террас дотор хоолны өрөөний томоо цонхны харалдаа доор нохотойгоо яриад сууж байсан юм. Нэмц овчаар Австрал ходож нохон ирэл эзэлтэй. Нохоо маань байшин руу хараад өмнө нь сууж тоглоом хаазан тоглож байв. Манай байшин 3 давхар бөгөөд яг бидний дээр хоолны өрөө байсан. Ингээд нохоогоо тоглохыг нь харангаа түүнтэй ярилцаж байтал чахарсан чимээ хальт сонсогдох шиг болов. Яг л хоолны өрөөний сандлыг хөдлөхөд шалтаа хаврын дуугардаг чахарсан чимээ мөн шүү. Гэвч дахиад дуугараагүй, тэглээж сонсогдох төдий байсан болохоор би тоосонгүй. Доошоо нохороо харсан чинь нохоо маань толгоогоо байдгаараа дээрх цонх руу үлийлгч гсэн чихэн сортолцоод хөдөлгөөнгөө зогсож байв. Тэр ямар нэг юм сонссон байх та гэж би бодсон. Нохоо маань дараа намандаа тоглоомоо зуусан чихтэй хүзүүгээ хачин гэлжилгсэн. Тэр өмнө нь хизээч ингэж хөдөлж байгаагүй. Учир нь би нохоотойгоо байнга хамт байдаг, бараг л миний төрсөн дүү шиг санагддаг байсан юм. Тэгтэл харин би лав үгээр илэрхийлж чадахгүй тийм хачин хөдөлгөөн хийдэг байхаа. Дараа нь нохоо тийчээд хүмүүстэй ярилцахад нохоо аюул мэдэрсэн үедээ тиймэрхүү хөдөлгөөн хийдгээ гэж байсан. Дараа нь нохоо маань тоглоом амнаас унгаад над руу ширтсэн. Яг л ямар нэгэн зүйл хийхийг хүссэн мэт миний нүд рүү ихцлэн ширтсэн гэж. Тэгсний хоолны өрөөний цонхны яг доор нь очиод архирч гэлсэн. Чихэн сортолцоод нүдэн цонх руу ширтэж бие нь дайрахад бэлэн болсон байлаа. Архирах нь улам чангарсаар л байсан. Нохоо маань юу руу архирч байгаагаа мэдэхгүй байсан баг. Гэхдээ л тэр зүйл нохоод маань таалагдсангүй болол тоо. Яг тэр мөчөд би ингэж болохгүй дээ гэж бодоод бүх зүйл хэвэн байгаа юм шиг жүжиглэж гэлсэн. Тэгээд нохоогоо хөгжилтөөр дуудаад явган суулаа. Нохоо маань толгоогоо над руу эвгүй эзэн мууданаар эргүүлэн харав. Тэр хөдөлгөөн нь одоо бодхоос ч амар. Тэгээд тэр миний нүд рүү дахиад л ширтгэн тэр. Хамаг бие минь ар зайж ясандаа хүртэл чичирч гэлсэн. Би хоошоо ухарч ардаа байсан сандал дээр удаан арсуув. Нохоо маань чиргэж хараад дахиад л архирч тэгснээ үе хуцаж эхэлгэн тэр. Хоточ нохтод байдаг төрөлхийн зүүн совин нь тэдний хизээч хурдаггүй гэдгийг би мэдэж байлаа. Түрүүн хэлсэнчлэн аав ээж хоёр маань 2 цагийн зайтай ирж явсан юм. Тэгээд би тэрхүү 2 цагийн турш гадаа террасанд сандал дээрээ нохоогоо арцуулсан. Эхний цаг гарангийн турш ямар ч хөдөлгөөнгүй хамаг анхаарлаа дээрээ байгаа хоолны өрөөний цонх руу хандуулан нохоо маань зогссон. Дараа нь жаахан биеийн чилсэн юм уу яасан суусан ч гэлээ анхаарлаа ердөө сарниулаагүй. Энэ хооронд би юу ч харж сонсоогүй. Хоолны өрөөний цонхны хөшгийг татчихсан байсан л та. Тэгж нэг юм аав ээж хоёр маань ирлээ. Ээж намайг террасан дээрээ сууж явахад олж ирсэн бөгөөд би гэртээ орж хоолны өрөөг шалгахаар шийдлээ. Тэгээд дээд давхар руу өсөж хоолны өрөөг шалгаад хинч байхгүй олж мэдээд цонхороо харсан. Нохоо маань намайг цонхны цаанаас хараад санаа нь амрах шиг болж биеэ шилгээж үлээ. Тэгэхэд манай байшинд юу болсныг би мэдэхгүй. Гэлээч нохоотойгоо байсан цагт алдсахгүй гэдгээ ойлгосон доо. Энэ удаагийн дугаартаа хэлсээр гэмт хэрэгт холбогдож үйлээ үзсэн хүмүүсийн түүхийг орчуулан хүргэж байна. Гүтгэгдэж гэм буруугүй хэрний гэмт хэрэгтэн мэд адлагдах ямар аимшигтай болохыг төсөөлөхөд бэрх. Гэвч ийм зүйлс өдөд амьдралд дахин давтагдсаар байдаг. Хуулийн байгууллагын алдаа, олон нийтийн бухимдал, хэвлэлийн хариуцлагагүй хандлага зэрэг нь гэмзэмгүй хүмүүсийн амьдралыг сүйтгэж ирсэн түүхтэй. Энэхүү түүхүүдэд гэмдэргийн сэжигтнэр тооцогдсон амьдрал нь оронгоор эргэсэн ч эцэстээ цагаатсан хүмүүсийн бодит түүхийг өгүүлэх болно. Ахлах ангид байхад минь болсон явдал л да. Сайн найзын маань экс найз хүн намайг өөрийн хүчирхийлсэн гэж гүжирцсэн.
Биеийн тамирын талбай ойролцоо би энэ хэрэгээ хийсэн юм байх. Тэр охины аав нь над руу алан тална гэж сүрдүүлсэн дуут мессеж хүртэл явуулсан гэж. Насанд хүрсэн 16 таа жаал хүрүү тийм дуут мессеж илгээсэн. Гүжрөвг гүнзгий ус гэдэг шиг тэр өдрөө л би сургуулаас хөөгцсөн. Ингээд 2 хоногийн дараа гэхэд намайг хүчрхийлэгчээ гэдгээрээ сургуулиар нэг тарж миний нэр нь үр шалбагтай холилдсон доо. Найзууд маань хүртэл над руу холбогдохгүй байж үлээ. Ингээд 4 хоног өнгөрч аав ээжийнхээ хараан дор 3 удаа байцаагдаад байж байтал цагаатдаг байгаа. Юу болсон бэ гэхээр сургуулийн удирдлага нөгөө охины найзуудтайгаа зөв хөтөлдөг тэмдэглэлийн дэвтрийг олсон байгаа. Тэр дэвтэр дээр өнөө охин намайг өөрийг нь хүчрхийлсэн гэж цуу тараавал X нь буюу манай найз түүнийг гаргадаж буцаад татагдана гэсэн утга галбартай юм бичсэн байна. Сургуулийн захирал надаас улан аав ээж хоёроос минь уучлах байсан. Харин нөгөө охиныг ямар нэгэн байдлаар шийтгээг үндэг. Ичхэн нүрээ илгэндээ наасан тэр охин надаас уучлалч хуугаагүй. Миний нэр хүнд буцаад хуучных шиг болоогүй. Энэ явдал бараг 20 жилийн өмнө болсон ч гэсэн одоо хүртэл надад хүн дээр нөлөөлдөг. Би ээж ихчээсээ өөр эмэгтэй хүнтэй зүг ганцаараа үлдэхэ байлсан. Таалагдсан бүсгүүдтэйгээ болцохдоо хүртэл дандаа олны нүдэн дээр гэрч болтоор газар уулздаг болсон. Тэр явдал ахлах ангид байхад минь миний нэр төрийг үгүй хийсэн шиг зан аврыг минь орвонгоор нэргүүлсэн нэ. Нөгөө охинтой үерхэж байсан найз маань харин саяхан ижил хүйстэн гэдгээ зарлаад одоо найз залуутайгаа өмнөд Каролина мужид сайхан амьдарч байгаа. Шоглоомтой юм шиг. 1996 оны 10 дугаар сарын 4-нд нэгэн орон сууцанд хулгайн хэрэг гарснаар энэ хэрэг эхэлдэг. Ингээд хэдэн сарын дараа буюу 1997 оны 2 дугаар сарын 18-нд тэр байранд оршин суугч Эрик Мичл алуулсан байдалтайгаар гэртээ олдсон юм. Дюкс болон Лавл Джонс нарыг нотлох баримтгүйгээр гэрчүүдийн үгэнд үндэслэж хүн амны хэрэгт буруутгаад бүх насаар нохор халаар шүүхээр шийдгсэн байдаг байна. Би Нью-Йорк мужийн Албани хотоос гаралтай амьдрах гэж хичээж явсан жирийн л залуу. Би бусдад үлгэр дуурайл болохоор нэгэн биш ч гэсэн гэмт хэрэгтэн бас бишээ. Аав салаад явчихсан учраас ямар хүн байдгийг мэдлгүйссэн. Ээж минь намайг идэх хоол, орох оронтой байлгах гэж 2 ажил зэрэг хийдэг байлаа. Багаасаа би амьдрал шудраг бишээ гэдгийг мэддэг байсан ч ийм хатуу гэж мэдэлгүй өссөн дөө. 1999 оны намар миний амьдрал орвонгоор иргэсэн. Тэр үед Албаныгийн их сургуулийн оюутан зэрэлгээр алуулсан хэрэг гарсан юм. Үүнээс улж хоттой яраа түгшиж цагдаа нар гэмбуруутай итгэдэг болох гэж өдөр шөнөгүй ажиллаж байлаа. Тэгээд удалгүй би тэдний гол сэжигтэн болсон юм. Би тэр амиа алдсан залууг ерөөсөө таньдгүй. Тэр хэрэгтэй ямар ч холбоогүй байсан. Гэхдээ л намайг тэр хэрэг татаад оруулчихсан юм да. Нэг л өдөр манай хаалгыг цагдаа нар тогшиж асуулт асуусан. Тэгээд би юу болж байгааг ойлголгүй. Нэг л мэдхнээ томоо толтой өдрийн гэрэлнээс өр хийгээгүй цонхгүй өрөнд сууж байсан. Цагдаа нар намайг асуултаар буулж үгийг минь ороож нотлох баримт олцсон штэ. Чамайг тэр хэргийг үйлцнийг хэдийнэ мэдчихсэн гэдэл тулгаад байсан. Цаг өнгөрөх тусам тэд улам ширүүссээр эцэстээ би хэрэгээ хүлээсэн болоод дууссан юм. Би хэнийг ч алаагүй гэдгийг мэдэж байгаач энэ нь энд ердөө хамаагүй болсон. Дараа нь шүүх хурал болсон. Хар дарсан зүүдшгэл байж үлээ. Ямар ч биет нотлох баримт байгаагүй. Хурууныхээ аллагын зэвсэг гээд намайг хэрэгтэй холбох юу ч байгаагүй. Гэвч энэ бүхэн тэднийг зогсоогоогүй. Намайг харсан эсгэж мэдэхгүй баахан гэрчгэх нөхдүүдийг оруулж ирээл. Энэ нөхрийг тэнд харсан ингээд явж явахыг үзсэн гээл ярилаал байлаа. Гэрчүүд намайг мангас суулгаж тангарахтны шүүгчнэр өнөөдүүлдэ итгэсэн юм. Ялын эцсийн тогтоолыг уншиж намайг буруутай гэж зарлахад зүрх минь нэг ёг хийжвүлээ. Би бүх насаараа хоригдох ял сонссон. Шорон гэдэг өөр ертөнц. Тэнд цаг хугацаа өөр өнгөрдөг. Эхлээд би өөрийгөө гин бурууг нотлохын төлөө эрүүл ухаантайгаа үлдэхин төлөө тэмцдэг байлаа. Гэвч он жилүүд давж заалдах өргөдлийн цааснуудтай минь хамт хийсэн одсон дөө.
Эргэн тойронд минь хүмүүс өөрийгөө яаж алдаж байгааг харж байлаа шүү дээ. Хизээ нэгэн цагт эндээс гарах болов уу гэж бодсоор олон шөнө нойргүй хондог байлаа. Яг ижилхэн өдөр хоногуд саарал 4 ханны дунд өнгөрсөөр би итгэл найдвараа алдсаар байсан. Хоригдож байхдаа би таньдаг бүх хүнээ алдсан. Намайг сууж байхад ээж минь нас урж би салах ёс ч хийж чадаагүй. Найзууд минь хүртэл надтай холбоо бариагүй. Дэлхийн ертөнц намайг аажмаар мартаж орхисон юм да. Тэгтэл хоригдсоноос 20 орчим жилийн дараа нэг явдал болсон юм. Нэг нөхөр хэрэгээ хүлээсэн гинэ. Тэр этгээд хэргийн газрын нарийн ширийн зүйлс болон жинхэнэ алуурчин л мэдэх учиртай юмсыг ярьсан гинлээ. Олон жилийн турш хэрэгсээг өнгөрсөн нотлох баримтуудыг тэгтэл чухалчилж авч үзсэн байх юм. Ингээд надад тулгасан ял үгүй болсон. Намайг эргчүүлөөтэй боллоо гэж тэднийг хэлэхэд би эхэндээ итгээгүй. Шоронгийн хаалгаар гарч нүүрэн дээр минь нар шоронгийн хашааны цаанаас биш шууд тусгад мэдэрсэн мэдрэмжийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Гэвч эргчүүлөө гэдэг миний бодсон шиг хэлбэр эд биш байж. Надгүйгээр урагшилсан цоо шин ертөнцид би хүл тавьсан юм. Техник технологи өөрчлөгдөж түүнийгээ дагаад амьдрал бас миний мэдхээс шал өөр болчихсон байлаа. Нэгэн цагт таньдаг байсан, найзалдаг байсан хүмүүс намайг бараг л танихгүй байсан. Хамгийн хэцүү нь миний алдсан цаг хугацаа эргэж ирэхгүй шүү дээ. Энэ жил Нью-Йорк мужи Лавел Джонс бид хоёрт $8 сая нөхөн олгор олгохоор шийдсэн. Гэхдээ цаг хугацааг ямар үнээр хэмжих юм бэ? Нөхөн олгорын мөнгө ээжийг минь надад тэврүүлэх үү? Алдсан цаг хугацааг минь эргүүлж өгөх үү? Тэр мөнгө миний цэл залуу 20 хэдэн нас, 30 хэдэн насын минь эргүүлж авчирч чадахгүй. Хийгээгүй эргийнхээ төлөө хоригдсон шоронгийн хүйтэн өрөөнд унтаж чадахгүй өнгөрөөсөн шөнүүд тэндээс амьд гарах болов гэж айж байсан мэдрэмжийн минь буцааж яавч чадахгүй. Гэхдээ би байж л байна. Би амьд үлдэж чадсан. Тэд миний амьдралыг булаасан ч гэлээ зүрх сэтгэлийг минь булааж чадаагүй. Тийм учраас би өөрийнхөө түүхийг хүмүүс мэдээсэй гэж үүнийг бичиж байгаа юм. Хэрвээ бид шударгасны төлөө тэмцэж чадахгүй бол илүү дээр системийг шаардахгүй бол минийхтэй адилхан хувь заяа хэн нэгнийг дайрсаар байх болно. Над шиг гэмгүү хэрнээ аз хүүхэн шорондоо үүрдүүлтэн шүү дээ. (2014 онд Джеффри Конрад гэх житгээд мичлийг хөнөөсөн хэрэгээ хүлээж хэргийн газар болон аллагын тухай наривчлан ярьж мэдүүлэг өгсөн байна. Ингээд мөрдөн байцаалтыг дахин явуулж сайтар шалгаж үзэхэд Карл Дьюкс Джонс нарыг гин буруугүй нотлоод 2016 онд цагаатхан сулалжээ. Харин 2025 онд Нью-Йорк мужийн давж заалдах шатны шүүх Дьюкс нарыг гин буруугүй гэж зарлан нөхөн олгор олгохоор болсон байна. (2007 оны 11-р сарын 1-нд Италийн Перужа хотод байх Түрээсийн байранда Британи оюутан Мередит Керчер хүчирхийлүүлж алуулсан хэрэг гарсан байдаг юм. Энэ хэрэгт хохирогчийн өрөөний амтрагч Америк оюутан бүсгүй Аманда Нокс болон түүний найз залуу Рафаэло Солечито нарыг маргаантай шүүх эмнэлгийн дүгнэлт алдаатай мөрдөн байцаалт албадлагын мэдүүлэгт үндэслэн хил сэрэг тулгаад 2009 онд шүүхээс 25 болон 26 жилийн орхилаар шийдэгсэн байдаг юм. Италид онгоцноос буух үедээ би дөнгөж 20 настай байлаа. Би бүхэл 20 наснууд шиг дурлахыг зугаацахыг хүссэн мөрөөдлөөр дүүрэн байж билээ. Тийм болохоор төрлөх Сиатлаас алсхол хуучин төв Европ руу явсан юм. Перужи хот чулуун гудмуудтай хундаг дарсны ардаас эхэлдэг нөхөрлөл цангинсан инээдтэйгээ яг л үлгэрийн юм шиг намайг өгцсөн. Би дэндүү жаахан бас дэндүү их догдолсон байснаас биш надад тохиолдох гэж үзүүлийн тухай төсөөлөлжгүй байлаа. 2007 оны 11-р сарын 2-нд бүх зүйл өөрчлөгдсөн юм. Тэр өглөө би урд шөнө найзынхаа гэрд кино үзснээс болж дүүнгэцээр сэрж билээ. Тэгээд би бусад оюутнуудтай хамт амьдардаг гэрлүүгээ алхсан. Намайг өчхөд байшингийн хаалга хагас нээлттэй байсан. Хачин санагдсан. Хаалгаар явж ороод олж харсан зүйл миний дотрыг царцаах шиг болж үлээ.
Угаалгын өрөө дүүрэн цус уулчихсан, дотор нь өрөөний минь хамтрагч Meredith Kircher үхчихсэн байсан. Дараагийн өдрүүд бүр төрхөн л санагддаг юм. Цагдаа нар асуултууд буруутгал, тэгээд л би хариулсад айчсан байгаа жаахан өхөн биш болж хувирсан. Би сэжигтэн болж хувирсан. Тэд намайг байцаалтын өрөөнөөс ч гаргаагүй. Хүүхдэрээ шахуу гинэн айчсан би гэдэг хүн эрхээч мэдээгүй. Өмгөөлөгч авахаач мэдэхгүй мэдүүлэг өгч байлаа шүү дээ. Байцаагч нар намайг хүн амны хэргийн гэрч уулсан учраас ой санамжаа алдсан, эсвэл хэн нэгнийг хамгаалж байна гэцгээж байлаа. Тэд нар намайг шахасаар эцэст нь сонсхийг хүссэн зүйлсээ хэлүүлж дөнгөсөн юм. Ингээд л миний хар дарсан зүүд хэлмэгдсэн он жилүүд минь эхэлсэн юм. Хэвлэлийнх нь над руу цус үдсэн хэрэгшгэл дайрсан. Би Аманда гэдэг охин байхаа болж оронд нь үнэг ногси хүйтэн цуст Америкал урчин болсон. Миний зургийг бүх сонин сэтгүүлүүд хэвлэж, бүх телевизүүд миний тухай секст донцсон атаархуу цусан дуртай хүүхэн гэж ярьсан. Намайг бүр мангас гэж нэрлэж байлаа шүү дээ. Шүүх хурал ёс төдийл болоод өнгөрсөн. Прокурорууд намайг өөрсдийнх нь төсөөлсөн шиг гашуудаг болохоор хүйтэн цус талуурчин гэж нотлох баримтгүйгээр зарласан. Тэд миний чатууд өдрийн тэмдэглэл дээр бичсэн зүйлсийг минь өөрсдийнхөө муухай ойлголтоор тайлбарлаж байлаа. Тэгээд 2009 онд би гин буруутай гэдэг үг шүүгээс сонссон юм. Шорон намайг бүхлээр минь залгисан. Би намайг буруутай гэж аль хэдийн шийдсэн улсад 4 жилийг торны цаана өнгөрөөсөн. Тэнд байхдаа ном уншиж, захиа бичиж, ухаан санаагаа барихыг хичээсэн ч миний амьдралыг дэлхий даяар хилэлцэж, танихгүй хүмүүс намайг эрх чөлөөтэй агаараар амьсгалах эрхтэй юу? Эсвэл үрд торны цаана ялзрах ёстой юу гэдгийг хэлэлцэж байлаа. Тэгтэл 2011 онд ёстой гайхамшиг төхөж намайг цагаатгсан. Би гэр бүл рүүгээ Сиэтл руугаа ниссэн. Гэвч үнэндээ миний нэр гутаагцсан хэвээрээ байлаа. Хүмүүс намайг хараад шивнэлдэг хэвээрээ л байсан. Тэгээд хэдэн жилийн дараа намайг Итали руу дахин дуудсан. Дахиад шүүх хурал, дахиад л гин буруутай гэсэн шийдвэр. Ингэж явсаар эцэст нь 2015 онд хар дарсан зүүд минь дууссан. Намайг ямарч буруугүй гэж шүүхээс эцэслэн шийдвэрлсэн. Би энэ бүхнийг давж гарсан ч гэлээ хизээж урдын Аманда байхаа болсон. Тэд миний залуу насыг, гинэн занг минь, бусдад идэх итгэлийг минь авчихсан байлаа. Миний давж заалдсан заргийг минь тэд хэрэгсээгүй. Цагдаа нарын мэхэнд орчихсон гинэн жаахан өхөн байсны минь оошооч ч үзээгүй дээ. Намайг Аманда Нокс гэдэг. Би мангас ч биш, алуурчин ч биш. Та яг одоо Ганагийн сувгтай хамт байна. Үнэн хэрэгтээ Руди Гауде гэх читгээд энэ хүн амны хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон байдаг. 2019 онд Европын хүний эрхийн дээд шүүхээс тус хотын цагдаагийн газрыг Аманда Ноксыг анх саатуулах үедээ хууль зүйн туслалцаа чадварлаг орчуулагчаар хангаагүй нь түүний эрхийг зөрчсөн гэж үзсэн байна. Тэгээд нөхөн төлбөр олгохыг үүрэг болгож байж. Аманда Нокс өнөөдөр үндэслэлгүй ял шийтгэлийн эсрэг кампанит ажил өрнүүлсээр байна. Мянган 1996 оны 7 дугаар сарын 27-нд Америк нэгдсэн улсын Атланта хотын Centennial Olympian Park-д бөмбөг тесэрч 2 хүн амнасаа алдаад хэдэн зуун хүн бэртэж шархацсан харамсалтай үйл явдал болсон байдаг. Паркийн харуул Ричард Джоул бөмбөгийг илрүүлж хүмүүсийг тухайн газараас холдуулсан ч тус хэрэгт хилсээр буруутгагдж байсан юм. Мянган 1996 оны 7 дугаар сарын 27-нд Атланта хотын Centennial Olympian Park-д болсон дэлбэрэлтийн үеэр би ажиллал хийж явсан юм. Уг нь тэр үдэш баяр ёслол, бахархал, улс үндэстнүүдийн эв нэгдлийн үдэш болох ёстой байлаа. Гэвч бүх зүйл эрен хэмээр гэж хар дарсан зүүд мэт үйл явдал болсон. Тэгээд нэг л мэдхнээ би ардын дайсан болчихсон тоо. Би тэгэхэд паркийн харуулын ажиллаа хийж байсан. Сэжигтэй зүйл бол бэлэн байж хүмүүсийг аюулгүй айлгах гэж хамаг анхаарлаа төвлөрүүлээд бүгдийг ажиглаж байлаа.
Тэгээд би гудамжны сандал доор сэжиг төрүүлэм ногоон үргэвч байхыг олж харсан юм. Протоколын дагуу цагдаад энэ тухай мэдэгдэж чадах чинээгээр хүмүүсийг тэр хэсгээс холдуулсан. Гэвч хормын дараа бөмбөг дэлбрээд 2 хүн амиа алдаж хэдэн 100 хүн шархтан явуулж байлаа. Би тэгж дөргөн шуурхай ажиллаагүй л хүмүүсийг холдуулаагүй л хохирол хэд дахин илүү байх байсан. Анхандаа би олон хүний амиа урсан баатар байлаа. Ээж минь, найзууд минь, хамтран ажиллагсад маань гээд бүгдээрээ л надаар бахархаж байсан. Тэгтэл холбооны мөрдөх товчооных нь намайг сэжиглэж эхэлсэн байв. Ингээд л ардын баатар байснаа нийгмийн дайсан болчихсон тэр. Хэвлэл мэдээллийн байгууллагууд миний амьдралыг үлэн цөвөр чон шиг тасдж хайсан. Тэд миний өнгөрснийг ухаж хийсэн зүйлсийг минь мушгиж хорон санаатан болгоод тавьчихсан дөө. Тэд намайг бөмбөг тэсэлсэн хүн яг мөн эцгэж байв. Ээжтэйгээ зүг амьдардаг, цагдаа болохыг хүсдэг ганц би цагаан арьстай ир. Энэ л тэдэнд миний амьдралыг оронгоор нэргүүлэх шалтгаан болсон хэрэг. Тэд намайг алхан тутамд минь ажиглаж тусгай ажилтнууд намайг дагна. Сурвалжлагч нар болохоор гэрийн минүүдэнд шавчихна. Зурагт сонин хэвлэлээр миний нэрийг дурдах болгондоо Олимпийн паркийн бөмбөг тэслэгч гэх хэрэгэм зүйлэгч гэдэг байлаа. Мөрдөгч нар надтай гэмт хэрэгтэн мэд харьцаж гэрийг минь нэгж их нэрийдлэр бөснүүлж байхад ганцхан миний ээж л намайг хүмүүсийг хамгаалж байсан дийтгэж байсан. Би тэдэнд би хэрэг үйлдээгүй штэ гэж хичнээн хэллээж өрдөөж оошоож үзээгүй. Дэлхийн ертөнц аль хэдийн миний тухай юу гэж бодохоо шийдчихсэн хэрэг шүү дээ. Ингээд дараагийн хэдэн сарын турш би сэжигтэн гэдэг нэр зүүчгээд хар дарсан зүуд шиг амьдарч байлаа. Тэгтэл ашгүй үнэн ил гарч ирсэн. Яг л Элвис Преслигийн хэлдэг шиг. Үнэн бол нартай адилхан. Түүнийг хэсэгхэн халахж болгож нууж чадахгүй гэж рок-н-роллын хаан хэлсэн байдаг да. Жинхэнэ гэмт хэрэгтэн нь Роберт Рудольф гэх читгээд байсан. Өчнөн олон сарын турш би олны хараанд хүмүүсийн хараалыг идэж амьдарч байхад жинхэнэ гэмт хэрэгтэн чөлөөтэй тайван алхаж байсан байхам. Ингээд тэд миний нэрийг цагаатгсан ч амьдралыг минь үрд буснуулчихсан байлаа. Дэлхий даяараа л намайг гэм буруутай юм шиг харцгаадаг хэвээрэл байсан. Би шудраг байдлын төлөө тэмцсэн. Миний нэр хүндэд талдсан хэвлэл мэдээллийн байгууллагуудыг шүүхэд өгсөн. Тэгээд хэд хэдэн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай тохиролцоонд хүрсэн юмдаг. Гэвч ямар ч их мөнгөөр би нэр төрөө сэргийж чадахгүй штэ. Намайг Ричард Жовл гэдэг. Би террорист биш. Хорон санаа агуулдаг нийгмийн дайсан ч биш. Би бол хүмүүсийг хамгаалсныхаа төлөө шудраг бусаар хэлмэгдсэн эр. Бөмбөг тэсэлсэн жинхэнэ алын ядагч нь Эрик Роберт Рудольф гэгч тэрс үзэлтэй итгэдэг байсан гэдэг юм. Түүнийг хууль хүчнийх нь 7 жилийн турш эрен сурвалжилсны эцэст 2003 онд олж баривчилсан бөгөөд түүнд бүх насаар нь хорихял оноосон байна. Паркийн харуул Ричард Жовлийн нэр төрийг албан ёсоор сэргээсэн ч түүний амьдрал буцаж энгийн хэвэндээ ороогүй. Тэрээр 2007 онд 44 наснда зүрхний өвчнөр өөд болсон байна. Эдгээр түүхэд бол ганцхан хүний бус бүхэл бүтэн нийгмийн сургамж юм. Хууль зүй ёсны дагуу хэрэгжиж үннийг эрэлхийлэх ёстой атал түүнийг сахиулагчид яаран дүгнэлт хийж хэвлэл мэдээллийн байгууллагууд хэтрүүлэгтэй мэдээ цацаж мэдээлэл төрсөн олон нийтийн шахалт гэмгүй хүмүүсийн хөв заяаг баллах нь бий. Гэвч үнэн эцэстээ ямагт ялдаг. Энэ түүхүүд бол шударгасны төлөөх тэмцэл хизээж дуусахгүй. Хүн болгон альва зүйлд анхааралтай хандаж шүүмжлэлт сэтгэлгээгээр харж хариуцлагатай байх ёстойг сануулсан бодит жишээнүүд үлээ. Дараагийн дугаараар эргэн уулзцгаая. Миний оруулж буй бичлэгүүдийг цагаалдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.